удаа бид Дархан эрх хуулийн фермийн үүсгэн байгуулагч, за Дархан уухай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Бат Очрын сод олдтой ярилцах болно. Тэгээ яагаад энэ Дархан уухай хөдөлгөөнийг үүсгэн байгуулах болсон талаараа эхлээд ярьж өгөөч. За баярлалаа. Уухай хөдөлгөөн бол 2019 оны 9 сарын 20-нд Улаанбаатар хотод байгуулагдлаа гэдэг бол нийгмийн сүлжээгээр болон телевизаараа дугаар мэдээлэл авч ирсэн. За ингээд энэ хөдөлгөөн нь ямар учиртай хөдөлгөөн юм бэ? Ямар залуучууд энийг байгуулсан юм бэ гэдэг дээр бол хувийнхаа зүгээс бол бас өөрийнхөө хэмжээнд судалсан. За ингээд бол улс төр болон нийгмийн амьдралд идэвхтэй бас тодорхой салбарт өөр ингэсэн байр сууриа эзэлсэн ийм залуучууд бас нийгмийн өөрчлөлийг шинжилгээ гэсэн зорилгыг тавиад нийлсэн энэ зүйл нь бол зөв зүйтэй хөдөлгөөн байна. Тэгэхээр Монгол улсын 2 дахь том нийслэл гэж яригддаг Дархан залуусын хот гэж яригдж байгаа Дархан хотод ч гэсэн энэ бас уухай хөдөлгөөнтэй яг ижил зорилго чиглэлтэй хөдөлгөөн байх хэрэгтэй шаардлагатай байна гэдэг ийм бодол төрөөд тэгээд манай би бол өөрөө хуульчдын холбооны ерөнхийлөгч Гүнбэлэг гээд хүн бас энэ залуу бас энэ уухай хөдөлгөөний үүсгэн байгуулах байсан учраас тэр үнэтэй холбогдоод за ингээд уухай хөдөлгөөний үүсгэн байгуулсан залуучуудтай ирж уулзаад за бидний Дарханд бас бид нар бас энэ хөдөлгөөний ухаан төрлийг бол аваачмаар байна. Энэ үзэл санааг бол дэмжиж байна гэдэг байдлаар тэгээд Дархандаа бол 2019 оны 12 сарын 8-ны өдөр бас яг энэ уухай хөдөлгөөний нөгөө 40 залуу салбарын 40 залуу байгуулсан гэдэгтэй адилхан Дархан аймгийн боловсролын салбар, хууль зүйн салбар, эрүүл мэндийн салбар, мөн хувийн хвшил, банк санхүүгийн байгууллагын салбар нэг 10 залуу нийлээд бас яг энэ ижлэхэн зорилготойгоор Дарханыхаа нийгмийг өөрчлөе, шинжилье гэдэг залуусын оролцоог идэвхжүүлээ. Ялангуяа 2020 оны сонгуульд идэвхтэй оролцуулах залуучуудыг гэдэг энэ зорилго чиглэлээр бол Дархан аймагт байгуулсан. Бат Очрын сод бол хуульч өмгөөлөгч. 2012 онд Монгол Улсын хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн 2017 оноос Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд магистрантаар суралцж байна. Тэрээр 2012-оос 13 онд Алтан дорнод Монгол компани хуулийн хэлтсэд хуульч, 2013 онд Батекс компани хуулийн зөвлөх, 2014 онд Захиргааны иргэн анхан шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн туслах, 2015 оноос өнөөдрийг хүртэл Дархан эрх хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал хуульч өмгөөлөгчээр ажиллаж байна. 2017-оос 18 он хүртэл Дархан аймгийн Эсэг даргын орон тооны бас ахлах зөвлөхөөр ажиллажээ. Мөн 2019 онд хуульчийн хариуцлага ба хяналт нийгэм дэвших төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулга ажиллаж байгаа бөгөөд уухай Дархан хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна. Салбарын залуучууд нэгдсэн гэдэг шүү дээ. Тий. За ингэж нэгдээд одоо нэг үндсэн зорилгоо хэр биелүүлж чадчихээн гэх үү те. Уухай хөдөлгөөнийг яг бас Дархандаа байгуулах болсон гол шалтгааны нэг бол энэ уухай хөдөлгөөн бол одоо маш эрүүл зөв хөдөлгөөн гэж харагдаж байгаа. Учир нь юм бол энд аль нэгэн нам эсвэл аль нэгэн үзэл сурталаар хязгаарлагдахгүйгээр яг нийгмийн өөрчлөлийг гэсэн залуучууд нэг хамт олон болж нэг хөдөлгөөнд нэгдснээрээ даваа талтай. Тэрнтэй яг адилхан Дархан аймагт ч гэсэн нам харгалзахгүй, үзэл санаа харгалзахгүйгээр мэрэгжил харгалзахгүйгээр бид нар бол 10 залуу нэгдсэн. Тэгээд бид нар бол уухай Дархан хөдөлгөөн одоо бол яг дэмжигч 100 гаруй гишүүнтэй. Тэгээ мэдээж цахим орчинд энэ жил бол бас энэ халдвар төвчөнтэй холбогдлолтойгоор бас олон нийтийн хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүй учраас цахим орчинд групп пэйж хуудас ажиллуулад аккаунт ажиллуулад энүүгээрээ бол бас одоо нийгмийн хөгжил бол залуучуудын оролцоо маш чухал шүү гэдэг мессеж бол залуучуудад өгөөд цахим хэлбэрээр үйл ажиллагаа маань явж байгаа. За хэдийгээр одоо нөгөө уулзалт олон нийтийн хамарсан ажиллагаа зохион байгуулахгүй байгаа нь бидний үйл ажиллагаа зорилгод баг зэрэг нөлөөлж байгаа ч гэсэн одоо яг өөрт байгаа боломжиндоо тулгуурлаад цахим хэлбэрээр бол хангалттай явуулж байгаа. Биднийг одоо Дарханд энэ уухай Дархан хөдөлгөөнийг байгуулад энэ нийгмийн өөрчлөлийн шинжилгээ залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гэсэн зорилго чиглэлийг тавьж байгааг бол дэмжиж байгаа. Биднээс бас олон зүйлийг зөв зүйлийг хүлээж байгаа хүмүүс бол байр суурийг илэрхийлж бидэнтэй холбогдож ингээд явж байгаа нь бол бас тодорхой хэмжээнд үр дүнгээ үзүүлээ явж байгаа гэж ойлгож байна. Залуус нэгдэж хөдөлгөөн болох нь нийгэмд ямар хэрэгцээтэй учраас та нар ингэж нэгдсэн гэж ойлгох уу? Ялангуяа Дархан бол залуучуудын залуусын хот гэж ярьдаг шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө хүний амьдралыг бол өнгөрсөн одоо ирээдүй гэдэг 3 үе дээр 3 цаг хугацаанд авч үзэх байх. Тэгэхээр залуучууд бол яг одоо цаг үеийг тодорхойлох хэрэгтэй. Одоо амьдралын дүрм журмаа өөрсдөө тогтоох хэрэгтэй, өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй ийм хариуцлагатай цаг үе дээр амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр залуусын оролцоо гэдэг бол зөвхөн одоо улс төрийн ч гэдэг юм уу нэг зүйлээр хязгаарлахгүйгээр өөрсдөө салбарт
өөртөө чаддаг зүйлээр тэгээ үнэхээр болохгүй зүйлийг зоригтой хийлээд түүнийхээ шийдлийг гаргаж зөвхөн шүүмжлээд өнгөрөх биш шийдлийг гаргаж ирдэг байх хэрэгтэй. Тэгэхээр манай Дархуул аймаг бол мэдээ залуусын хот гэж яригддаг. Залуучууд нь үнэхээр чадварлаг, урлаг спорт, боловсролын салбарт толгой цогтойг залуучууд тэндээс гардаг. Тэгэхээр дархны залуучууд бол маш идэвхтэй байх ёстой. Энэ уухан төрөлхийг орон нутагт түүжүүлэх хамгийн ихний залуучууд бол дархны залуучууд байх ёстой гэдэг энэ зорилгоор бид нэр байгуулагчсан энэ зорилго маань бас дэмжигдээд явж байгаа. Түрүүнд өөрөө дурдсан ш залуучууд нөгөө одоо яг амьдарч байгаа цаг үед өөрсдийнхөө оролцоогоор тэ өөрсдөө тодорхойлох хэрэгтэй гэд өнөөдөр залуучуудын оролцоо төдийлөн сайн биш байна гэдэг нэг юм шүүмжил яваад байдаг. Тий. Уга хөдөлгөөнд бас ингээд нэгтгэхэд одоо нөө өнгөрсөн 7 удаагийн сонгуульд одоо залуучуудын оролцоо маш хангалттай байсан. Монгол улс төр чигээр бас залуусын улс гэж яригддаг. Залуу 18-35 насны залуучууд бас тодорхой маасыг эзэлдэг. Тэгээд залуучууд одоо яаж нэгээр улс орн маань болохгүй байна. Энэ улсыг орол сонгогдсон болон шийдвэр гаргах төвшөнд байгаа хүмүүс ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжил хэлээд байдаг. Гэтэл эргээд харахаар бид нөр өөрсдөө очиж сонгуул өгсөн үү, өөрсдөө сонголтыг хийсэн үү гэхээр хангалтгүй байгаа. Тэгэхээр яг энэ зарим талаараа бол хүмүүс бол залуучуудыг улс төрж хэрэггүй, улс төрж муухай гэдэг байдлаар залуучуудын улс төрийн оролцоог хязгаарладаг. Ер нь бол сонгогдох эрх гэдэг бол үндсэн хуулийн заагдсан үндсэн эрх. Тэгэхээр энэ эрхийг бол ямар нэгэн үн төлбөртэйгээр эсвэл ямар нэгэн хязгаарлалтаар идэх ерөөсөө шаардлагагүй. Тэгэхээр энэ дээр бол яг одоо залуучуудын өөрсдийн сонгуульд оролцож байгаа сонгуулийн идэх маш муу байсан учраас энэ идэвхийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь бол одоо ингээ өнгөрсөн уугаад дархан хөдөлгөөн байгуулснаас хойш өнөөдрийн хүртэл цаг хугацааг харахад бол залуучуудын оролцоо идэх энэ удаагийн сонгуульд ч юм уу илүү өндөр түвшинд гарах байх гэсэн итгэл найдвар бол төрж байгаа. Өнгөрсөн 7 жилийн сонгуулийг харахаар залуучуудын оролцоо ер нь идэх муу байсан гэд тэгээд тэр ирээ нийгэм ч гэсэн одоо залуу хүн улс төр яриад гараад ирэнгүүт за энэ одоо юм мэдэхгүй батсан ч гэдэг юм уу те нөгөө хуучин маш олон жил улс төр суудсан хүмүүстэй харьцуулж хараад энэ залуу хүн бол юу ч чадахгүй туршлага байхгүй ч гэдэг юм уу ингэж харах нэг юм туршлага үгүй хандлага байгаад идэх те. Тэгэхээр магадгүй одоо та нарыг дарханд ингээд залуучууд уухай хөдөлгөөн ингээд гараад ирэнгүүт за худлаад эми улс төрчсөн залуу одоо мэдэхгүй гараад гарч ирлээ гэдэг ч юм уу те. Ийм хандлагаар бас харж иж болох юм. Ер нь бол тийм хандлагаар зориуд харуулах хүсэж байгаа хүмүүс ч олон байгаа. Гэхдээ одоо бид бол үнэхээр уугаалж хэллээ тий уугаан төрөлгийг эхлүүллээ. Мэдээж альва үр дүн альва нөгөө дүн тавих хугацаа хэрэгтэй тийм үү. Тэгэхээр бид нар өөрсдөө залуучуудын одоо сая 7 удаагийн сонгуульд оролцоогүй шалтгааныг ингээд ярихлаар сонголтгүй сонгуул байдаг шүү дээ. Нөгөө л хоёр ах байж идэг тэрний айл нэгийг сонгохоос өөр аргагүй байдал хүрдэг. Тэгэхээр бид нар очиж сонгуул өгөөд ямар хэрэгтэй алийг сонгохгүй. Магадгүй бүр цагаан санал буюу нөгөө цагаан ууц руу уриалах ч юм уу. Ийм хандлага чиглэл нөгөө нэг өгөхгүй байгаа гол шалтгаан чинь сонголтгүй байгаадаа бас холбогдчихж байгаа. Тэгэхээр одоо сонголт бол залуучууд өөрсдөө гарчих хэвээр. Шүүмжлээс айгаад хойшоо суугаад байх юм бол хизээж бид нар шинжилгээг авчирч чадахгүй. Тэгэхээр өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Магадгүй ард түмэн итгэл хүлээлгээд улс төрийн ч гэдэг юм уу аль нэг шатнд шийдвэр гаргах төвшөнд залуучуудыг сонгож чадах юм бол харин итгэлийг алдахгүйгээр одоо тодорхой хугацаанд хийсэн ажлаараа эргээд дүнгээ тавиулах хэрэгтэй л гэж харж байгаа. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөвхөн дэмжих электорат цаг. Яс хүмүүсээс асуудаа ер нь зөвхөн зөв гэж зөв хандлага гэж яг өөрийнхөө хувьд юу юм бэ? Зөв хүн гэж хэнийг хэлэх ёстой юм? Одоо хүмүүсийг зөв хүнийг сонгох гэж уриалаад байгаа тий. Гэтэл хүмүүс яг зөв хүн гэж хэнийг харж гэдэг юм уу тий? Хэнийг зөв хүн гэж бодож сонгох вэ? Яг ингээд энэ асуултаас хүмүүс их аягүй асууж байгаа зүгээр энгийн ингээд ярианы төвшөнд ч гэсэн ярилцж байгаа. Тэгэхээр яг зөв хүн гэдэг тодорхойлт бол байхгүй тийм үү. Яг тийм хүнийг зөв гинэ гэдэг. Хүн болгон өөр олон хүн сайнтай муутай аймаа дуртагтай богинтой гэдэг чинь хүн болгон л янз бүр байдаг. Тэгэхдээ энэ хүн зөв хандлагатай зөв хүн мөн үү гэдгийг бол миний хувьд бол бодохдоо тэр хүний амьдралын түүх, ажил амьдралын түүхээр бол харах хэрэгтэй гэж үзэж байна. Үнэхээр нэг гаргасан алдаагаа дахиж давтахгүй их баталгаа байдаггүй гэдэгтэй адилхан тэр хүн өнгөрсөн хугацаанд ямар байдлаар амьдэрсэн, амьдралаа яаж авч явсан, мэрэгжлийн төвшөнд яаж ажилласан, нийгэм хамт олон ямар нэр хүндтэй, гэр бүлээ яаж авч байгаа, биеэ яаж авч явж байгаа гэх юм уу те. Энэ байдал энэ одоо нэг өсөндөө амьдралын түүхээр тэр хүнийг бол зөв
хандлагатай зөв хүн гэж дүгнэх боломж өртөг. За тэгээ хуулийн ферм үүсгэн байгуулад ингээ явж байгаа гэж би ойлгосон те. Дархан хуулийн фермийг яг хизэнээс байгуулсан. Ер нь яагаад энэ хуульч гэдэг юм уу те өмгөөлөгч мэргэжлийг бас сонгож мэргэжсэн юм бэ? Яг өмгөөлийн дархан эрх хуулийн фермийг бол 2015 онд бол байгуулсан. Ажлын гараа бол одоо Алтан дорнод Монгол гэдэг компанид сургуулиуд төгсөөд тухайн компани хуулийн хэлтсэнд хуульчаар ажиллаж байсан. Тэгээд яг би бол угаасаа дарханы онгоо хүүхд дархандаа 10 жилээ төгсөөд их сургуулийн төгсөөд тэгээд яг их сургууль дөнгөж төгссөн. Ер нь бол хуулийн сургууль төгсөөд нөгөө диплом авчаад би чи мундаг том хуульч гэдэг тийм сэтгэл зүгээр хааж ажилд орно гэсэн. Ялангуяа Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль төгссөн гэдэг агуулгаар боддог боловч яг бас нөгөө бидний ажил чинь нөгөө туршлага заагаад ер нь бол айгүй залуу хүмүүс ажил олдох гэсэн. Тэгээд яг Алтан дорнод Монголд компанид ажилд орох боломж олдоод Улаанбаатар хотод ажиллаж байгаа нэг жил ажиллаад тэгээд эхнэр хүүхдээ аваад ер нь бол дархандаа очиж амьдрий. Дархандаа ер нь бол нөгөө орон нутгаас ирсэн оюутнууд ингээд хоттой шингээд хотын бүтээгдэхүүн болоо явждаг. Гэтэл яг орон нутгийн цааны эзгүүрдэг учраас дарханыхаа тэр орон зайд очиж хуульчийнхаа ажлыг хий гэдэг байдлаар хот руу дархан руу буцаа шилжсэн. Тэгээд дархан сэлэнгийн захиргааны иргэн шүүх гэдэг нэг нэгдээд бүтцийн өөрчлөлт ороход бол тэнд бас нэг захиргааны иргэн шүүхийн туслагаар нэг цөөхөн хэдэн сар 8 сар ажиллаад тэгээ нөгөө миний суулжийн сонгон шалгуулалт өгөх 2 жилийн хугацаа гүйцсэн учраас ажлаасаа гараа шалгалтаа өгөөл ер нь бол өмгөөлийн салбар руу орсон. Тэгээ одоо бол энэ ажилдаа айгүй дуртай ингээд хүний эрхийг хамгаалах салбарт хуульч нь үнэхээр чадвартай сайн ажиллаж чадах юм бол энэ ажлаар бол амьдралаа аваад явах боломж байна. Зөвхөн өөрийн амьдрал гэхгүйгээр нийтийн эрх ашигын төлөө бас дуугараад дуу хоолойгоо илэрхийлээд явах боломж байна. Тэгэхээр ийм байдлаар л ажиллаж ирсэн дээ. Тэгээд манай салбарч юм бол хуулийн салбарч нөө 90 эргэн захиргааны гэдэг ерөнхий 3 чиглэлд хуваагддаг. Миний хувьд бол захиргааны эрх зүйн чиглэлээр анханасаа сургуульд байхдаа ч тэр сургуулаа төгсөөд ажил дээр гараад ч тэр энэ чиглэлээр бол мэрэгшиж энэ чиглэлийн өмгөөлөл хийжсэн. Тэгээд яг одоо захиргааны эрх зүй гэдэг бол одоо дарга болон төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус шийдвэр үйл ажиллагаатай холбогдлолтой иргэн аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ ингээд өмгөөллийнхээ ажлыг хийгээ явж хахад хууль зүйнийхээ хувьд өмгөөллийнхээ ажлыг хийгээд явж хахад өдөр тутамд хүний эрх яаж зөрчигдөж байна? Нийтийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байна? За ер нь бол нөгөө хууль мэддэггүй, дур зоргоор авиралдаг, хурган дарга сэтэртэй хүмүүсийн хууль бус үйлдэл одоо хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа гэдэг зүйл бол миний зүгээр ажил өдөр тутмын ажил дээр ингээд илрээд харагдаад байдаг. За энийг ингээд уг үнцийн хөөгд үзэхлээр нөгөө л сонгуулийн 4 жилээр холигддог. Нэг нь гарчраад нөгөөтгөө үгүйсгдэг. Төрийн алба, газрын маргаанч гэдэг юм уу, тендерийн маргаанч гэдэг юм уу, ийм захиргааны маргаан эцсийн дүндээ бүгд ер нь бол ихэнх хувь нь яалагддаг. Эргээд нөгөө төрд нөхөө олгуур цалин гээд төр тохирол учруулдаг. Тэгэхээр энэ байдал нь өөрөө нөгөө хууль зүйн хувьд бол үндэслэлгүй шудраг ус байгааг бол илэрхийлээд байгаа учраас энэ чиглэл рүү бол би одоо өмгөөлөл хуулийнхаа ажлыг хийгээд дархандаа ингэ явж байгаа. Тэгэхээр ямар зохицуулт байна гэж харж байна. Одоо нөгөө сонгуулийн 4 жилийн циклтэйгээр тэ хууль бус үйл ажиллагаанууд тэгээ нийтийн эрх ашигыг зөрчсөн ийм үйл ажиллагаа гэх үү те үйлдэлүүд гараад байна гэж штэ те. Тэгэхээр энэ дээр ямар зохицуулт байна гэж харж ин зүгээр яхаа хуульч мэрэгжлийнхаа үднээс харвал бид бол нөө эрх зүй төрийг бий болгох гэж одоо хичээгээд эрх зүй төртэй улсад амьдрах гай яваад. Тэгэхээр эрх зүй төр гэдэг бол одоо бид нийгмийн амьдралыг болон хүмүүсийн амьдралыг асуудлыг зохицуулах гол гарц гаргалгаа бол ерөөсөө хууль тогтоомжийг маш нарийн боловсронгуугаар батлах байхгүй. Тэгэхээр одоо энэ зүйлүүдийг зогсоохын тулд ийм зүйл хийнэ гэж хэлхээсээ илүүтэйгээр бид эрх зүй төрд байж болох хүний амьдралын харилцааг наривчлан зохицуулсан хууль тогтоомжуудыг маш боловсронгуй батлах ёстой асуудал. Тэгээ ингээ ярих болохоор нөгөө хууль тогтоох байгууллага орчих. Хууль тогтоох байгууллага зөвхөн Монгол Улсын хэмжээнд улсын хурлын 76 гишүүн хууль батлах хэрэгтэй байдаг. Тэгэхээр эргээд энээс залгаа явахлаар нөгөө хууль тогтоох байгууллагад зөв хүмүүсийг хуульчдыг сонгож тэр нь өөрсдөө эргээд бидний амьдралыг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгож ийж эргээд бид нэр 4 жилээр савладаг энэ амьдралаас улс төрийн намын 4 жилийн солигдлоор амьдрал нь савладаг энэ нөхцөл байдлаас бол арилах юм байна. Тэгэхээр нөгөө миний хувьд бол яг товчхондоо хэлэхэд юу гэж хэлэх гээд нэгээр бид хуулийг боловсронгуй болгоод эрх зүй төрийг би бүтээхийн тулд маш боловсронгуй зөв хууль тогтоомжийг баталж ийж бүх асуудлаас сална. Эрх зүй төр гэдгийг яг зүгээр энгийн үгээр тодорхойлж хэлвэл эрх зүй төр гэдэг бол нийгэм болон хүмүүсийн амьдралыг наривчлан зохицуулсан хууль тогтоомжуудтай. Энэ хууль тогтоомжийг нь зөрчсөн
албан тушаалтан иргэн ялгаагүй хариуцлага хүлээдэг байх хэлж байгаа. Тийм миний ойлгож байгаагаар. Тэгэхээр эрх зүйн төр гэдэг бол маш одоо тэр баталсан хуулиа аль аль нь ижил тэгш дагж мөрдөн эргээ зөрчүүл хариуцлага хүлээдэг. Тэгэхээр энэ нөгөө дагж мөрдөх хариуцлага тооцох хоёр асуудал хоорондоо холбогдоод ирэхээр хүмүүсийн амьдрал ямар нэгэн зөрчил дутагдал гарах нь бол багасах хэрэгтэй гэдэг ойлголт байна. Өнөөдөр манайх нөгөө эрх зүйн төр гэдгээ тэгвэл бүтээж чадахгүй яваад байгаа гэж ойлгох уу? Ер нь бол бүтээх гээд яваад байна. Гэхдээ бидний бол зорж байгаа зүйл тэр. Гэхдээ энд бол мэдээж хөгжлийн ч гэдэг юм уу цаг хугацааны ч гэдэг юм уу шалгуур шаардлага гарах л баг. Гэхдээ одоо бол яг шийдвэрлэх энэ эрх зүйн төрийг бүтээхэд хамгийн том түлхэж үзүүлэх он жил гэж залуу хүний хувьд бол би харж байгаа. Бид нар бол бас 7 удаа сонгуулийг үүсчихлээ. 30 жил ардчилсан системээр амьдралаа. Хууль тогтоох байгууллагынхаа хүмүүсийг ард иргэд нь өөрсдөө сонгодог энэ хэлбэр рүү шилжээд 30 жил амьдарсан байна. Тэгэхээр хүний амьдрал ярих юм бол 90 цент хүрсэн ардчлал өнөөдөр бол эрх зүйн төрийг төлөвшүүлэх өнөө маргамшгүй яг цаг тулаад ирсэн байгаа гэсэн үг. Шудраг усал ажиллаад огшоонда. Үний имэж байгаа байсан. Одоо яг та мөнгөтэй хүнд үйлчлдэг, мөнгөгүй хүнд үйлчлдэггүй юм л байхгүй. Мөн шиг ядуу усал бол үйлчлэхгүй шүү. Ер нь мэдлэлтэй хүнд хол үйлчлээд мэдлээ яах вэ? Ядуу усалт бол хол нэг тийм биш гэж боддоо. Өдөртгөн дээрээ байд юм уу дундаа байд юм тэр нарийн мэдгүй. Тодорхой хэмжээгээр одоо өөрсдөө хүрээнд ажиллаж байгаа ойлгоод байна. Ер нь бол шудраг биш л гэж боддог шүү дээ. Ер нь бол шудраг шүү дээ. Хүнийг дандаа буруутгадаг, хүний үннийг буруутгаад бурууг нь зөв болгодог. Би ч хүртэл ирэхээр зөрчүүлчихэд явж байна. Хизээч хуулиа юу яадгүй. Хэрэгжүүлдэг. Харьцангуй яг хуулийнхаа дагуу хүмүүс гэтээ хуулиа нөө мэддэггүй учраас шудраг бус шийдэгдээд байна гэдэг бодол байдаг ба. Хамгийн их шүүмжлэлд дагуулдаг салбарын нэгт ажиллаад байна шүү дээ. Одоо Монголын хууль шүүх болохгүй учраас гээл амтаа болгонд бар хэлдэг шүү дээ. Хууль шүүх нь болохгүй учраас өнөөдөр шудраг бус байна, энгийн иргэд хэлмэгдэж байна. За нөгөө нэртэй төртөө гэдэг юм хүмүүс нь ялггүй явж байна гэдэг нэг ийм шүүмжлэл байдаг. Тэгэхээр энэ хууль зүйн салбар үнэхээр завхарчаад байна уу? Одоо хуульчдыг бол би хоёр байдлаар ангилдаг гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт бол батлагдсан хуулийг хэрэгэлдэг хуульчд. Энэ бол шүүгч, прокурор, өмгөөлөгч. Энэ гурван хүн мэргэжлийн төвшөнд энэ батлагдсан хуулийг бол хэрэгжилж байгаа. Нэг хэсэг нь бол одоо хуулийг баталдаг хуульч нар. Энэ бол яг гэхдээ манад бол 76 гишүүн баталж байгаа. Энэ дээр бол хуульчдын би бол 76 гишүүний 50-аас дээш хувь нь бол хуульчд байх хэрэгтэй гэж байр суурьтай байдаг. Тэгэхээр тэнд 76 гишүүн хуулийн батлаад өгчдөг. Тэр баталсан хуулийг хууль шүүгч, прокурор, өмгөөлөгч хэрэгжилж байгаа. Өнөөдөр тэр баталсан хуулинд нь бол асуудал байгаа. Асуудал байгаа учраас ард иргэдийн амьдралд нөлөөлөд тэрийг нь хэрэглээд байгаа хүмүүсийн эргүүлээд шүүмжлээд байгаа байхгүй. Жишээлбэл хууль зохицооны асуудал байна. Хууль зохицооны асуудлыг 76 гишүүн яаж дураараа өөрчилж болж байна. Өөртөө ашигтай нөхцөл байдлыг яаж хуулиар өөрчлөөд болчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө буруу батлагдсан хуулийг хэрэгжилж байгаа учраас бид нар тэр асуудалтай хуулийг хэрэгжилж байгаа учраас хэрэгжилж байгаа хүмүүсийн ард түмэн шудраг ус байна гэж хараад байгаа. Асуудлын гол нь бол батлагдсан хуулинд байгаа. Тэгэхээр үнэхээр асуудалгүй хууль баталчих юм бол хэрэгжилж байгаа хүмүүс нь ч тэрийг хэрэглээ явна. Эргээд ард иргэдийн амьдралд бол үзүүлэх үр дүн нь бол тийм одоо нөгөө сөрөг үр дагаврыг бол дагуулахгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бас л нөгөө нэг хууль тогтоох байгууллага зөв хууль батлах хэрэгтэй гэдэг энэ зүйл бол харагдаж байгаа. Яг одоо нөгөө хүмүүсийн шүүгч нартай холбогдлоо гэдэг юм прокурор, өмгөөлөгч нартай холбогдлоо хийлэн гадуур дөндөл гардаг. Энд бол бас ортооч зүйл вэ, бас огт худлаач зүйл вэ. Яг энийг бол туйлын үнэн гэж бол үзэж болохгүй байх гэж байна. Өмгөөлөгч хүнтэй ямар ёс зүйтэй байх ёстой вэ? Хуульч хүн ямар ёс зүйтэй байх ёстой вэ? Бидний яг ёс зүйн асуудал бол мэргэжлийн ёс зүйн асуудлыг бол хууль тогтоомжоор батлаад бид нар тангар өргөөд тэгээд хуульч гэдэг мэргэжлээ эзэмшээд ингээд ажиллаа хийгээ явж байгаа. Тэгэхээр ер нь бол яг мэдээж хуулинд заагдсан ёс зүйн асуудлыг бол бид нар чамд баримтлах хэрэгтэй. Дээрээс нь ер нь бол хувь хүний хувьд шударга тийм хүн байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр нөгөө ялангуяа өмгөөлөгчийн хувьд маш их зовлон тохиолдсон, хууль зүйн асуудал тохиолдсон хүмүүс өөрт нь итгэл найдвар горилго тавиад өмгөөлүүлж хамгаалуулаад эрхээ хамгаалуулахаар зориод хүрээд ирдэг. Тэгэхээр энэ хүний хувьд бол өмгөөлөгч хүний зүгээс нэгдүгürt мэргэжлийн маш өндөр үйлчлэг үзүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт ёс зүйн болон одоо нэг хувь хүнийхээ хувьд маш сайн сэтгэлээ гаргаж үйлчлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө өмгөөлөгч өөрөө сайн үйлчлэгээ үзүүлэх эргээд ажлын үр дүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь мэргэжлийнхаас гадна өөрөө хувь хүнийх нь ёс зүйн асуудал бас
шударга тэр зүйлдээ сэтгэлээ гаргаж чадж байгаа энэ нөхцөл байдал нас нөлөөлдөг. Ер нь бол тэгээд нөгөө өмгөөлөгчийг сайн муу гэгээд эргээд нөгөө өөрчлөлөгч нарыг дүгнээд өгдөг. Хуульч хүн бол нөгөө нийгмийн альва болохгүй зүйл дээр хамгийн түрүүнд дуурах хэвээр хонхон байх хэвээр гэж би боддог. Түүчэн байх хэвээр. Тэгэхээр орон нутгийн одоо ер нь бол манад нэг Улаанбаатарт бүх амьдрал айгүй их буцалаад өнгөрдөг. Орон нутгийн бүх зүйл нам гүнхэн байдаг. Гэтэл яг үнэхээр мэрэгжилтэй эзэн болоод нийт эрх ашиг зөрчигдөж байгаа зүйл дээр би ялангуяа захиргааны эрх зүйн чиглэлээр илүү төлөвлөгөө өмгөөл хийдэг хүний хувьд бол нийтийн эрх ашиг Дархан аймгийн иргэдийн хүүхдүүдийн ч гэдэг юм нийтийн эрх ашиг хэрхэн хаана яаж зөрчигдөж байгаа гэдэг дээр бол байнгын анхаарлаа хандуулж явдаг. За мэдээж сайхан сэтгэлтэй болгон өмгөхгүй бол бас ингээл нийтийн өмнөөс өмгөөлхийг л явуулах боломжгүй л ах л та. Яг ер нь бол манай хууль зүйн салбар бол харьцангуй зардал багтаа салбар. Ер нь бол чадварлаг тухайн чиглэлээр одоо нөгөө судалгаа сайн хийж чадж байгаа өмгөөлөгчнөр оюуны хөдөлмөрөөр зарцуулж байгаа. Түүнээс бидэрт одоо стратегийн өмгөөл хийхэд бол тийм байр, ийм машин ч гэдэг юм уу те, ийм эд материалоос шаардлагагүй. Тэгэхээр нөгөө харьцангуй санхүүгийн хувьд бол биднэрт ачаал баг тусна гэсэн үг. Зөвхөн энд бол нөгөө нийтийн эрх ашиг хамгаалъя гэсэн зүрх сэтгэл. Тэгээд нийтийн эрх ашиг хамгаалах ёстой гэсэн ийм байр суурь, хатуу байр суурь, хуульчийн хариуцлага байх хэрэгтэй. Тэр утгаараа л ер нь бол хуульчид дуурахгүй бол энгийн иргэд бол энэ мэдээллүүд ерөөсөө мэдэхгүй байхгүй. Үнэхээр нүдэн дээр нь хууль тогтоом зөрчигдөд байхад мэдээж хүн болгон хуульч биш учраас тэрийг бол мэдэх боломжгүй. Тэгэхээр энийг нь бид нар дархандаа амьдарч байгаа хуульчид гаргаж ирж тавиад эргээд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлээд нөгөө дур зоргоороо авирлаад байдаг аймгийн удирдлагуудыг бол хууль номын дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж одоо бид нар бас ингэж дураараа авирлж болдгүй юм байна. Бид нар буруу шийдвэр гаргах юм бол эргээд хариуцлах хүлээдэг юм байна гэдгийг яс маханд нь ойлгох гэдэг. Зөв хүнэн дэмжих электорат хөдөлгөөн. Иргэд бол нөгөө яа харахгүй хууль мэддгүйгээсээ болоод маш олон эрхээ зөрчүүлдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө иргэдийн дунд шиг юм нэг юм яриа байдаг шүү дээ. Энэ хуулийг энгийн үгээр тайлбарч болдгүй болов гэдэг нэг юм юу тийм дээ тий. Иргэдийн дунд ийм яриа байдаг. Өнөөдөр би хувцас солиод барилгын ажил руу ороод барилгын инженерийн ажлыг авах юм бол хийж чадахгүй. Яг тэрнтэй адилхан хин нэгэн хуульчийн ажил руу шууд орж ирээд хуулийг шууд уншаад ойлгох байх боломж юусэн угаасаа байхгүй. Тийм байх бол хууль гэдэг мэрэгжил байх шаардлагагүй байна. Зүгээр ер нь хууль тогтоомжийг бол хүн болгон уншаад ойлгодог байх ёстой гэхээсээ илүүтэйгээр хүн болгоны амьдралд үүсдэг асуудлыг маш нарийн зөв зохицуулсан байх ёстой гэж хардаг. Харин энд нь тухайн хуулийн чадвартай хэрэгэлдэг хуульчид бол бэлтгэгдсэн байх ёстой. Ингээд нөгөө зөрчигдсөн асуудал дээр нь хуульчид өөрсдөө оролцоод зөвтгөөд явах юм боломжийг л бүрдүүлсэн байх ёстой гэж байна. Энэ захиргааны эрх зүйн талаар өмгөөл хийгээ явж байхад бодвол одоо нөгөө төрийн том хүчтэй гэх үү те нүүр тулах асуудал зөндөл байдаг байлгүй дээ. Захиргааны эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад өмгөөл хийж байгаад ямар асуудал байдаг вэ гэхээр одоо тэр эрх мэдэлтэй дарга тушаа шийдвэр гаргахдаа гаргаад алдаатай байх юм бол өөртөө засах боломж нь уулын захиргааны ерөнхий хууль гэдэг хуулийн дээр байгаад. Тэгэхээр шүүхөөс өмнөх шатанд өөртөө засах эсвэл дээд шатны захиргааны байгууллага нь албан тушаалт нь энэ алдааг нь засаж залруулах боломжийг бол хуулиар болгоод бий болгоод өгсөн. Гэтэл энэ боломжоо ашиглахгүйгээр за нэгэн шүүхэн шийдэд өгнөз тэр хүртэл одоо жишээлбэл миний тавьсан хүн ажиллаж байна үз. Энэ газрын маргаа ингээд гацж байна үз гэдэг байдлаар ханддаг дээр л одоо айгүй том асуудал байдаг. Энэ асуудал нь өөрөө дахиад маргааныг заавал шүүх рүү оруулаад шүүхийн журмаар шийдвэрлэх энэ цаг хугацаа алдах хөрөнгө ус тохирол учруулах гэдэг юм уу ийм үр дагаврыг дагуулдаг. Жишээлбэл одоо яг дархныхаа хувьд бол би өөрөө зүгээс хийсэн зүйлээ ярил л та. Тэгэхээр манай дарханд миний Монгол цэцэрлэгт хүрээлэн гэдэг одоо хүүхдийн парк маш том газар та хүн болгон мэднэ. Тэр тийм газар байдаг. Тэгэхээр тэрийг бол нөгөө тоглоом тогтчлт хийнэ гэдэг орон нутгийн тусгай хамгаалтанд байхад нь 8.4 гагийн Дархан аймгийн иргэдийн хурал орон нутгийн тусгай хамгаалтнаас гаргаад тоглоом тогтчлт хийх гэж байна гэдэг нөгөө хувийн аж ахуйн нэгж байгууллагууд руу шилжүүлж байгаа. За энэ дээр нь бол нөгөө өмгөөлөгч хууль зүйнийхээ хувьд бас нийгмийн хариуцлага гэдэг утгаараа за энэ бол яг орон нутгийн тусгай хамгаалтын тухай хууль болон орон нутгийн тусгай хамгаалалтын газар нутгийн журам зохицуулалтаараа бол тусгай хамгаалалтаас огт гаргахгүйгээр тэр тоглоом тогтчлтыг нь хийгээд паркаа гоё болох боломж байна шүү гэдэг талаар нь би бол 2019 оны 5 сард бол орон нутгтаа бас байр суурь илэрхийлжсэн. Тэгээд энэ нөхцөл байдлаар одоо иргэдийн хурл бол одоо өмгөөлөгч хууль зүйний хувьд боломжийг гаргаад өгчөөд байхад
яг энэ нөгөө боломжит хувилбараар уул нь алдаагаа засаад өөрчлөөд явах хэрэгтэй байтал ийм зүйл хийхгүй энэ нөхцөл байдал энэ хэвэндээ байгаа магадгүй цаашгаа үргэлжлэж шүүхийн маргаан болох магадлал руу авчирч байгаа. Тэгэхээр ингээд гих мэтчлэн байдлаар одоо нөгөө захиргааны байгуул албан тушаалтны нөгөө дур зоргийн шинж чанартай шийдвэрүүд ингээд яваад байдаг нөөрөө бидний амьдрал болон бидний нийтийн эрх ашигыг зөрчих нөхцөл рүү өөгшүүлээд байгаа гэж харж бас харамсаж явдаг. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөвхөн дэмжих электорат цаг залуучууд улс төрд ороход ер нь ямар төвөг саад байна гэж харж байна. За өөрөө бол нэг залуу хүний бас нэг төлөөлөл учраас те. Энэ бацаанууд эдгээр юу хийж чадах юм? Яг ингээд та нар энэ хүмүүсээс юугаар өөр юм гэдэг асуултууд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дэр бол нөгөө бид нар боломж нь олдоод үнэхээр тодорхой төвшөнд өөрсдөө эрх мэдлийн одоо хэрэгжүүлэх боломжтой тохиолдолд тэр боломжийг итгэл хүлээлгээд олгосны дараа бол тодорхой цаг хугацааны дараа дүн тавих боломжтой гэж харж байгаа. Нэг саад бэрхшээл бол одоо яг нийгэм хүлээж авч байгаа саад бэрхшээл бол нийгэм бол нөгөө нам дагж иж дээшээ нөгөө улс төрлөө ордог гэдэг ийм зүйл рүү орчод байна л да. За мэдээж улс орн дэлхийд батлагдсан зүйл бол намгүйгээр одоо улс орныг намын бодлогогүйгээр удирдах боломжгүй гэдэг зүйл бол байгаа юм. Гэхдээ өнөөдөр үнэхээр Монгол улсад намын хөгжил одоо намын байгаа байдал бол нөгөө үзэл баримтлалаараа цэвэр одоо улс төрийн намын шинжтэй биш. Зөвхөн нэг дээр нь гарсан хідэн дарга нарын түүний хамаарал бүхий хүмүүсийн хийдэг ажил болчиход байгаа. Дээрээс нь одоо бүр улс төрийн намаар дамжаад улс төрлөө одоо орлоо гэж бодоход нөгөө тавьж байгаа босго нь өөрөө мөнгө болоо явчихсан. Тэгэхээр залуучууд биднэрт үнэхээр чаддаг зүйлээ чаддаг зүйлд туслая гэсэн эх орондоо одоо хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл эрмэлзэл мэддэг чадвар байгаа болохоос биш. Одоо тэр нөгөө намуудын тавиад байгаа шиг тэр айхтар мөнгө төгрөгийн босгыг давах боломж байхгүй байна. Гэхдээ өнөөдөр одоо уугаа хөдөлгөөн, электорат хөдөлгөөн бол энэ залуучуудыг одоо мөнгөний босго тавихгүйгээр үнэхээр зөв залуу гэж одоо үзсэн зөв хүн гэж дэмжиж байгаа энэ залуучуудаа бас ийм боломж олгож байгаа гэж харж байгаад энэ дэр бас олзуурхаж харж. За залуучууд ингээд улс төрлөө орох гэхэлэр түрүүний өөрөө чи хэлдэг шиг те нэг талд нь нөгөө маш олон жил намаар явцсан. За тэгээ дээр нь мөнгөтэй ийм хүмүүстэй ингээд хүч тулах гэдэг шүү дээ. Нүүр тулах гэдэг. Тэгэхээр өөрчлөлт ирж чадах болов энэ жил. Тэгэхээр одоо хамгийн ихний наацхан ярьж байгаа зүйл бол мөнгөгүй сонгуул гэж байдгүй шүү дээ. Мөнгөгүй хүмүүс яаж гарах юм бэ гэдэг асуудал ирж байгаа. Ийм сэтгэл зүг бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмний тарих толгоор хийгээд өгч. Хүн болгонд хийж харж байна. Тэгтэл залуучууд бид бол хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнтэй сонгуулийг хийж чадна гэсэн итгэл найдвар байдаг. Тэр нөгөө түнэр харахгүй зөвхөн суугаар ганц ч гэсэн лаасаа гэж үг байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр оролдож үзэхгүй бол маргааш магадгүй харамсах байх. Тийм болохоор маш их итгэлтэйгээр бид нар бол өөрчлөлтийг авчирч чадна гэсэн зоригтойгоор үзээд алтахаас өөр ямар ч юу байхгүй. Хувилбар байхгүй, сонголт байхгүй. Хэрвээ энэ цаг хугацаанд бид нар дуугаа өнгөрөх юм бол ирээдүйд бидний хүүхдүүд биднээс магадгүй та өнөхөр аава хуульч хийжсэн энэ хууль зүйн салбартаа энэ юу өөрчлөх гэж та юу хийсэн юм бэ гэж магадгүй асуух байх. Тэгэхэд бид нар хариулттай байж хэвээр гэж боддог. Тэгэхээр энэ дээр бол нөгөө бодит үр дүнг яг тооцоолж гаргахаас илүүтэйгээр итгэл найдвар зоригоороо залуучууд үзээд алтгалсан. Өөрөө яг тэр дарханд ганцхан байдаг хуулийн фирмийг үүсгэн байгуулад за тэгээ хажуугаар нь олон нийтийн төлөө ингээ ажиллаад явж байна. Энэ бол бас тодорхой хэмжээнд мэдээж амжилт баг. Бас яг ийм үдийн дайны те амжилттай байхад хувь хүний чинь хувьд ямар зарчим гэдэг юм уу те нөлөөлсөн бэ? Ер нь бол зарчмыг би нэг юм сонирн байдлаар хэлчихье. Сохрын газар сохор, доглонгийн газар доглоо яв гэж Монгол ардын нэг зүрс үг. Би энэ үгэнд бол яг хувьдаа бас нэг тийм таатай ханддаг. Тэгэхээр яг энэний эсрэг зарчмаар явж байгаа. Сохрын газар нүдтэй явъя, доглонгийн газар хөлтэй явъя. Ингэжээж тэр нийгмээ түүчээлээ өөрийнхөө чадах зүйлээр нийгэмд хувь нэмрээ оруулъя гэсэн. Яг ийм зарчмыг баримталж өнөөдөр хүртэл явж байгаа. Цаашдаа ч гэсэн яг энэ зарчмаараа явна. Би бас төгсгөлийн асуултыг үлдээдэг те. Ер нь бол угаасаа бүх асуултыг асууж чадахгүй байх. Тэгээ миний асуугаагүй магадгүй хүмүүст хэлхийг хүсэж байгаа зүйл байвал хэлээч гэж. Тэгэхээр Дархан аймаг бол залуусын хот. Би дарханчуудад дандаа хэлчихье. Дархан аймаг бол залуусын хот. Тэгэхээр дархны маань залуучууд одоо нийгмийн итгэх оролцоогоо дээшлүүлээд өнөөдөр өөрсдийнхөө амьдрах нийгмийг, өөрсдийнхөө үр хүүхдийн амьдрах нийгмийг бүтээх
зүйл дээр гар биеэ оролцуулаад идэвхтэй байгаарай гэдэг бас хүсье. Дээрэс нь бол одоо мэдээж цаг хугацааны хувьд бол 2020 оны сонгуул болох гэж байна. Сонгуульдаа залуучууд маш идэвхтэй оролцох ёстой. Зөв залуучууд маань зоригтойгоор дэвшиж мөнгөгүй сонгуулийг, үр дүнтэй сонгуулийг хэрхэн хийж чаддаг биеэр үлгэрлээсэ гэж хүсэж байна. Тэгээд дархийнхаа залуust бол маш их итгэж байгаа учраас та бүхний идэвхтэй байгаарай л гэдэг байрал. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.